За хүүхдийг одоо ээжээс сүүгээр юм уу сүүнт хичээлээр явж байгаа 6 сараас эхлээд бор хоолнд оруулж байгаа. Тэгэхээр зэрэг ер нь бол дэлхийд даяар ер нь хүүхд хэдэн сартайдаа бор хоолнд орох ёстой байна вэ гэдэг энэ сар бол 6 сар гэж байгаа. Тэгэхээр 6 сарыг аль болох төхүүлжээч хүүхдтэй бор хоол буюу одоо нөгөө ээжийн сүүнээс өөр бусад хоолнуудыг идүүлэх энэ гэж байгаа. Тэгэхээр зэрэг тийм шилжилтийн цаг хугацаанд гэдэг зүйл байна. Тэгэхээр хүүхд маань дандаа сүү ууж исэн. Харин бор хоолнд юм уу одоо бид нар чинь өөр зүйлүүд идүүлэх ингээ болоод ирж байгаа ш. Тэгэхээр зэрэг энд шилжилтийн хугацаанд бол хүүхдүүд ээж нар бол маш болгоомжтой хүүхдүүдээр шилжүүлэхийн зүйтэй байдаг. А яагаад зэн заавал 6 сар гэдэг яавал заавал тийм болгоомжтой байгаад чи гэж энэ хилээд байгаа өөрөө бол учиртай. Яг бол хүүхдийн яг хоол боловсруулах энэ систем бол өөрөө яг бүрдэж, тооморч, бие бүтцээ олж тэр дааврын болон ферментийн тогтолцоо яг ингэж бүрдэж өгж байгаа ийм цаг үе байхгүй эн чинь. Тэгэхээр ээжээс төрөх үедээ бол эн чинь сүүгээр амлаад ингэ яашлаа. Тэгэхээр энэ бүх юм чи одоо хүүхд чи өсөж торно гэдэг чинь цаана өсөж торно дааг нь бид нэр зөвхөр бие махбодын том болж байгаа гэж ойлгоод байтал цаана энэ бүх эрхтэн систем бүрдэж जैन даавар ферментийн тогтолцоо бүрдэж जैन тэр мэдрэлийн янз бүрийн одоо юуны тогтолцоонууд ингээд жинхэнэ бүрдэж өгч байгаа ийм дөнгөж одоо эхлэл шатанд нь бид нэр эхлэлийн дүр тавих нь бол тухайн хүний насан туршийн эрүүл мэндэд бол маш чухал. За тэгэхээр хүүхдийг бор хоолнд оруулахдаа аль болох эхлээд маш шингэн хоолуудаар бол оруулна. За үр тариагч гэсэн маш жижигэлсэн зутан маягийн тэгээ шингэн сүүтэй сүү оролцуулсан ийм шингэн хоолнуудыг одоо найруулдаг хоолыг эхлээд өгж болно. За өөрөө бэлтгээд маш одоо ялц одоо удаан хугацаанд маш жижигэлж ингэж нөгөө бүр задармал болтол нь ингэж чансныхаа дараагаар тэрийгэ сүүгээр найруулад ингээд өгч болно. Хүүхдийг яг ингэж бор хоолнд оруулж байгаа эхний цаг мөчтөн тэр хоолнд нь янз бүрийн тосны зүйлүүдийг чихрийн зүйлүүдийг бол нэмэх нь бол нэг таатай зүйл биш. Ер нь бол хүүхдийн хоолнд бол энэ чихрийг нэмэлтээр хийдэг бол аль болох ээжүүд татгалзах хэрэгтэй. Ногоог ч гэсэн маш жижигэлсэн байдлаар ингээд бол өгж болно. Харин зөвхөн миний хувьд бол огт нэг ойлгох байгаа зүйл нь бор хоолнд орж байгаа хүүхдэд тэр юу гэж байгаа ийм бүхэл хоолоор оруулна гинүү тэр нэг ногоо жимс ингээ хэрчмийн байдлаар нь гарт нь байруулж ажиллуулна энэ төр гээд нэг юм яриад байгаа. Тэгэхээр 6 сартай хоолнд орж байгаа хүүхд 8 сартай хүүхдэд маань ерөөдөө жажлалт явуудаггаар араа шүтнүүд ерөөсө бүрдээгүй байгаа ш. Тэгэхээр тэр хүүхд одоо жажлалт бүрдээгүй байхад тийм жажлуурын зүйлүүд өгнө гэдэг нь бол их буруу. Хүүхдийн бүх шүд ургаад ирсний дараа бид нэр баг багаар жажлууртай хоол руу оруулах нь бол зүйтэй байдаг.